Өнөөдрийн хичээлээр IELTS Writing Task нийгмийн чухал хэсэг болох график, хүснэгтэн мэдээлэл болон ерөнхий хандлагыг хэрхэн үр дүнтэй, үнэн зөв тодорхойлохыг судалцгаая. Энэ нь таны шалгалтын оноог дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. Эхлээд график дээрх өөрчлөлтийг тодорхойлоход зайлшгүй хэрэгтэй үгсээ судалцгаая. Bit, increase, raise, grow. Зэрэг үгсийг өсөлтийг илэрхийлэхэд ашигладаг бол decrease, fall, drop, decline. Зэрэг үгсийг бууралтыг илэрхийлэхэд хэрэглэнэ. Jump, plunge, plummet. Зэрэг үгс нь огцом өөрчлөлтийг заадаг гэдгийг санаарай. Одоо өсөлт, бууралтыг илэрхийлэх өгүүлбэрийн бүтцүүдтэй танилцъя. Эхний бүтц нь there was a гэж эхэлдэг. Жишээлбэл there was a significant increase in sales. Хоёр дахь бүтц нь тухайн зүйлийг шууд үгээр эхлүүлдэг. Sales increased significantly. Энэ хоёр бүтцийг хооронд нь сольж ашигласнаар таны бичлэг илүү сонирхолтой болно. Бичигтээ түгээмэл гаргадаг нэг алдааг авч үзье. The sales increased over time. 2005. Тоо. 2010 гэж бичих нь буруу юм. Учир нь over time. Ерөнхий утгатай. Харин тодорхой хугацааг заахдаа from 2005. Тоо. 2010 гэж бичих нь зөв юм. Одоо өөрчлөлтийн хэмжээг тодорхойлох үгсийг судалцгаая. Significant. Буюу мэдэгдэх үйс. Dramatic. Буу огцом. Slight. Буюу бага зэрэг. Steady. Буюу тогтвортой гэх мэт үгсийг ашиглан өгүүлбэрээ баяжуулах боломжтой. Жишээлбэл there was a significant rise in unemployment гэх мэтээр хэрэглэнэ. Одоо дасгал хийцгээе. The number of students enrolled in online courses from 2015 тоо 2020 гэсэн өгүүлбэрт хамгийн тохиромжтой хариулт аль нь вэ? Increased rapidly. Зөв хариулт. Учир нь энэ нь график дээрх хурцтай өсөлтийг хамгийн сайн илэрхийлнэ. IELTS Writing Task нийгмийн ерөнхий бүтцийн эргэн санаа. 9. Introduction буюу оршил. Overview буюу ерөнхий тойм. Detailed paragraph буюу дэлгэрэнгүй хэсгүүдээс бүрдэнэ. Оршилтоо графикийн үндсэн утгыг тайлбарлана. Тойм хэсэгтээ хамгийн гол хандлагуудыг товч дурдна. Харин дэлгэрэнгүй хэсгүүдэд тоо баримттайгаар тайлбарлана. Баяртай.